Үзэгчдийнхээ орой амгалангийн алтгын нээлттэй хилцүүлэг нэвтрүүлгийн ээлж дугаарыг эхлэж байна. За өнөөдрийнхөө хилцүүлгээр бид хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр Монголд гэсэн сэдвийн хүрээнд хийн. За тэгэхээр Чандман Эрдэнэ усан ус бол хүний амьдралд энэ одоо амьд амьтан байгаа энэ дэлхийн ертөнцийн хамгийн чухал усгүйгээр бид оршин тогтнох боломжгүй. Тэр ч утгаараа бид ус хангамжийн асуудлаа, усны асуудлаа хүн болгон бүгдээрээ одоо цаг ямагт байнга ярьж явах ёстой. Тэр ч утгаараа өнөөдөр хотын ус хангамжийг нэмэгдүүлэхийн төсөл Монгол улсад хэрэгжсэн. За энэ төсөл хөтөлбөр хэрэгжснээрээ ямар үр дүн авчирсан бэ? Бид төсөл хэрэгжихээс өмнө бас ямар нөхцөл байдалтай байсан бэ гэдэг асуудлыг үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. За тэгэхээр эхний асуултыг би Довцрон докторт тавья. Ер нь энэ жилийн хугацаанд хэрэгжсэн төслийг хэрэгжихээс өмнө Улаанбаатар хотын ус хангамжийн асуудал ер нь ямар хэмжээнд, ямар байдалтай, ямар эрсдэлтэй нөхцөл байдалд байсан гэж та үзэж байна. За үзэгчдийнхээ амгалан айлтгая. Тийм ээ, ер нь бол одоо энэ компакт гэрээг авахаас өмнө Монгол улсын засгийн газраас гэхүү ер нь бол нэлээдгүй томоохон хэд хэдэн арга хэмжээ авсан байсан. За тэрний нэг нь бол юу вэ гэхээр 2014-15 онд энэ Улаанбаатар хотын ус хангамжийн одоо их үүсвэрийн нөөцүүдийг дахин үнэлэх ажил хийгдсэн. Тэр нь бол тэрнээс өмнө одоо удаа дараа гарч байсан Улаанбаатар удахгүй усгүй болох нь 2010 онд, 15 онд, 20 онд гэх мэтээр юм дандаа юм яриа гардаг. Тэгээ тэр одоо зүйлс одоо бодит байж болох уугүй юу, ямар эсэлтэй байна вэ гэдгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл бас үзэж тэрийг дахин үнэлсэх энэ ажил эхэлсэн. За тэгэд 16 оны төвшөнд 15 онд одоо ажлын үр дүнгээр тэрүүний хэлсэн ажлын үр дүнгээр харах юм бол Улаанбаатар хот бол 218 мянган метр куб хоногийн яг баталгаат нөөцтэй. За үйлдвэрүүд 75 мянган метр куб, ингээд нэг 300 мянган метр кубын одоо нөөц боломжтой ийм байдалтай байсан. За тэгээд компакт хэрэгжээд энэ одоо усны салбарт хэрэгжиж ялангуяа Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд одоо орж ирээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд 16 онд байж исэн төвшнээс бол бид нар өнөөдөр нийт ус хангамжийн хэмжээг 80% нэмэгдүүлчихээ зогсож байгаа. Өөрөөр хэлбэл үндсэндээ одоо бид нар Улаанбаатар хотын хөгжлийн одоо хэдийн төлөвлөлтийг одоо 2040 оноор хийсэн байдаг. Энэ 40 он за бидний одоо ойлгож байгаа бол 2050 он хүртэл бол энэ үндсэндээ бол баталгаатай болсон гэж хэлж болж байна. Баярлалаа. Батбаяр доктор, ер нь энэ хотын ус хангамж чи одоо нийт хүн амын маань баг 3.2 Улаанбаатар хоттой оршин сууж байгаа энэ нөхцөл. За дайлангуй дид бүтэц одоо юу гэдгийг барилгажилт те маш ихээр явагдаж байгаа энэ нөхцөл ус хангамжийн нөөц барагдах үе усны одоо бас зөвшөөрлүүдийг өгөх гэхээр зарим газар болохгүй ч гэдэг юм ингээд асуудал бол нэлээд байсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр та энэ ер нь төсөл хэрэгжснээрээ гэдэг юм уу эсвэл хэрэгжихээс өмнөх нөхцөл байдал дээр Довцрон доктор ярьсан дээр юу нэмж хэлэхээр ерөнхийдөө ус бол усны хэрэгцээ бол байнга ус нэмэгдэнэ. Хүний уух усны хэмжээ л хэвээрээ байхаас биш одоо усанд орохоос ахуулаад өдөрт нэг удаа усан 7 хоногт нэг удаа усанд ордог байсан бол өдөр болгон ордог боллоо, дараа нь 2 боллоо, хүүхдүүд боллоо гэдэг. Энтэй яг ижилхнэр альва нэгэн хот суурин газар эсвэл улс гүрэн хөгжил дэвшил бүтээн байгуулалтын тухай асуудал ярих юм бол тэр хэмжээгээр усны хэрэглээ байнга өсөж байна. Тэгэхээр ерөөсөө энэ улс орон оршин тогтноо хөгжин дэвшин гэхийн тулд хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл маань усны нөөцийн байдал, түүний хэрэглээний нөхцөл байдал, ирээдүйн төлөв байдал гэсэн гурван зүйл л хамгийн чухал байна. Тэгэхээр сая Довцрон докторын хэлсэнтэй адилмаар бид нар 2015 оноос өмнө бол одоо би бол бас л хүмүүс шүүмжлүүлээд 2018 онд Монгол Улаанбаатар хот усгүй болно гэж хэлээд шүүмжлүүлээ явж ирсэн. Үнэхээр тодорхой эрсдлүүд байсан. Усгүй болно гэдэг нь ус дуусчихна гэсэн үг биш. Харин бид нар хүссэн хэмжээндээ ус авч нөгөө хүсээд байгаа хөгжил дэвшилдээ хүрч чадахгүй байна. Тэгэхээр манай Монгол улсад одоо нэг 251 орчим газрын дор усны нөөц газар байна. Тэрний хамгийн том нөөц нь энэ бид Алтан твшийн хөндөө хүн чулууны хотгор гэж нэрлэдэг байгаа Улаанбаатар хотын орчимд байж байгаа 5040 литр секунд байна. Энэ 5040-ийн бараг 3000 шахам нь одоо энэ мягны сорилын сангийн шугамаар хийж байгаа баруун доод их усүр дээр тогтоогдсон. Ингээ Монгол улсад хамгийн их том нөөцтэй газар маань Алтан твшийн хөндөө болж байна. 2-дугаарт 2800 литр секундээр Эрдэнэт байж байна. 3-дугаарт 1400 литр секундээр Хар Хором хот байж байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн таны дэвшүүлж байгаа асуудалтай холбоотойгоор ямар ч байсан усны нөөцийн хувьд бид 3 том хотоо хангах үйс мэдээж дархны асуудлыг ярина те. Энтэй хангах үйс хэмжээний нөөц маань хангалттай боллоо. Тэр дундаа хамгийн чухал тооцож болох нийт уул уурхайг оруулахгүйгээр аж үйлдвэрийн бараг 90% нь.
За хүн амын 50 гаруй хувь. За тэгээд үйлдвэр үйлчилгээний бараг дийлэн хувь нь байж байгаа Улаанбаатар хотын ус хангамж баталгаатай болсон нь өөрөө Мянган сүрлийн сангийн журмаар хийгдсэн ажлын хамгийн гол үр дүн. Эрсдэл дээр ганц зүйл юм л. За тийм. Тэгэхээр 2016 он тэр дэлхийн банкны 2039 нөөцийн бүлгийн хөтөлбөр дээр яг Улаанбаатар хотын ус хангамжийн одоогийн нөхцөл байдал хэтийн одоо эрэлтийг яг тооцсон дүгнэлт гарсан байгаа юм л да. Тэн дээр бол юу гэж өгнө гэхээр 2030 оны төвшөнд бол одоо байгаа нөөцөөр хангаж чадахгүй гэдэг чинь тийм дүгнэлт. Энэ бол одоо манай компакт орж ирэх үндсэн суурь болсон ийм одоо дүгнэлт байна тийм. Одоо 4 жилийн дараах ямар нөхцөл байдал үүсч болзошгүй вэ гэдгийг ярьж байсан. Шууд одоо 16 онд тогтоож. Баярлалаа. Одоогийн инженер та хэлжсэн одоо бол яг өнөөдрийн байдлаар өчигдрийн байдлаар ч гэх юм уу тий 24 цагт 202 м3 ус одоо хотын хэрэглэгчд маань хэрэглэж байна гэдэг. Энэ одоо төсөл хэрэгжихээс өмнө ер нь хоногт хэд байсан юм бэ? За ер нь бол Улаанбаатар хотын хэрэглээ жилээр тусам бол нэмэгдэж байгаа. Энэ юунаас шалтгаалж байгаа нэслэр одоо Улаанбаатар хотод барилгачлалыг явуулж байна. За сая хэллээ одоо Монгол улсын хүн амын бараг 50-аас илүү бараг 60% амьдарч байна. За үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хэрэглээ ер нь жилээс жилд 15% ерөөхдөө нэмэгдэж байна. За мөн саяхандаа бид бүхэн 160 170 мянган метр куб ус хэрэглэдэг гэсэн. Одоо бол бид бүхэн зүгээр 7 хоногийн дундаж хэрэглээ бол сарын дундаж хэрэглээ 102 мянга хүрсэн байж байгаа. За оргил ачааллын үед бол 220 мянга хүрэх ийм тохиолдлууд бол гарч байгаа. Өөрөөр хэлбэл бид бүхэн нөгөө тогтоосон нөөцөндөө өөрөөдөө тулж эхэлж байна гэсэн. За энийг бид нэр тооцоо судалгаанууд хийгээд үзэхэд 2030 он гэхэд бид нэр Улаанбаатар хотын зүгээр энгийн өдрийн хэрэглээ 220-230 мянгад төхөх ийм тооцоолууд бас гараад байж байгаа. За өндөр жаргал ерөнхийдөө төсөл хэрэгжсэн ингээд 5 жилийн энэ хугацаанд бол маш бүтээлтэй одоо доктор хэлсэнчлэн 80% нэмэгдүүлсэн гэдэг бол сайхан сонсголонтой сонсогдож байна. Тэгэхээр төслийн үр дүнг одоо ингээд 5 жилийн дараа одоо дуусгаад дүгнэж штэ тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр ямар үр дүнг итгэлтэйгээр хэлж болохоор байна. За компактын хүрээнд бол өөр хоорондоо хамааралтай 3 төслийг хэрэгжүүлээд дуусчихна. Тэгээ хоёр нь бол усны дэд үтцийн төсөл. За саяны хэлдэг тоонууд бол яг бид нэр одоо усны цэвэр усны гүний шинэ их үүсвэр бүтээн байгуулсан. За энэ их үүсвэрээс гарч байгаа ус нь унд ахуйн шаардлагад нийцүүлэхийн тулд усыг гүн цэвэршүүлэх үйлдвэрийг бас бүтээн байгуулсан. За энэ бол одоо дэвшилтэт технологи бүхий ийм үйлдвэр байгаа. За дараагийнх нь бол төвсөрлөх байгууламжаас цэвэрлээд туул руугаа хайж байгаа уснаас нь тасалж авч дахин боловсруулад дулааны сахилгаан станцуудын техник технологийн хэрэгцээнд нийлүүлж байгаа ийм том үйлдвэрийг бас барьсан байгаа. Тэгээд энэ одоо үйлдвэрүүд маань л нийлбэр нь одоо ийм хэмжээний усны одоо нөөцийг бэлэн болгож байна гэсэн үг. Үүнээс гадна 3 дахь төсөл бол дэд үтц бүтээн байгуулалтын төслүүдээс гадна энэ дэд үтц бол үүнийг аваад явах хүн хүч бэлэн үү энэ дэд үтцийг ажилуулах бодлого зохицуулалтын орчин бэлэн байна уу? Байгууллагуудын уялдаа холбоо байна уу? Усны дата мэдээлэл байна уу? Дата мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргалт явж гин үү гэдэгт чиглэсэн бодлого зохицуулалт институцийн уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн доктортой байдлын төсөл гэдээ хэрэгжсэн байгаа. Тэгээ энэ төслийн хүрээнд бол бас одоо энэ салбарын байгууллагуудыг чадваржуулах одоо институцийн реформын шинжтэй тодорхой ажлуудыг одоо ингээ хийсэн. За мэдээж хот ингээд 70-80 жилийн төвхтөд усуугүй удирдах газар гэж одоо ингээд 67 жилийн төвхтэй юм байгууллага ус хангамж арга татваргын систем маань өөрөө тэгэхээр тодорхой утгаараа бас одоо ингээд аваад үзэх юм бол усны аж ахуйн салбар бол нэг хэсэг бол хаягдсан ийм шинжтэй салбар байна. Энэ хэрээрээ салбарт ужигрсан асуудлуудыг бас 5 жилийн компактын хэрэгжилтийн хугацаанд өргөс авсан юм шиг шийднэ гэдэг бол асуудалтай. Ийм учраас бид нар бол энэний суурийг цутгасан гэж хэлнэ. Цаашдаа ингээ хэрэгжүүлээд явах маш олон урт хугацааны төлөвлөгөөнүүдийг гаргаад салбарын байгууллагуудаа өгсөн байгаа. За гол нь энэ төлөвлөгөөнүүд дээр жил тутам хөрөнгөө тавиад хэрэгжээд явах нь аюул чухал байгаа. Ингээд тасалтаад орчих юм бол өнөөдрийн бидний хийсэн суурь бол ахаад цаашаага үр дөнгөө болох эрсдэл бол бас байгаа. Яг тэгдэг тий. Ерөнхийдөө нөгөө төсөл хөтөлбөр чинь эхлэх хугацаатай дуусах хугацаатай зарцуулах хөрөнгөтэй тэр хөрөнгөтэйгээ зарцуул ингээд цаашаага үргэлжилж чадахгүй байгаагийн учир нь юу юм бэ гэхээр одоо чинь эмнэлгүүд дээр гэхэд сайхан тоног төхөөрөмжүүд байна. Техник ч байхгүй ингээд гялгар ууттай хучаатай байдаг гэж би сонсч ирсэн байхгүй. Яг тэрнтэй адил ийм өхмөл хөрөнгө болгочихгүй тулд энэ салбарыг илүү сайн хөгжүүлэхэд юу хийх ёстой вэ гэж одоо жишээлбэл би усны үнийн өртгөл надад бодогдоод байна л да. Литр ус 1 төгрөг гэлөө. 1 төгрөг гэдэг үнийг
Тэ одоогийн залуучууд мэдгүй байлаа. Ямар мөнгө байдгийг гэж бараг тэгж асуух баг. Тэгэхээр энэ дээр манай зохицохын дараа бас саналаа хэлээч. Тэгээ сая өнөрөө захирлын ярьсантай холбогдуулаад ярихад бол бас энэ сая та хэллээ өндлөө. Энэ ашиглалт үйлчилгээ гэдэг асуудал хамгийн чухал юм аа гэж. Ерөөсөө энэ бүтээн байгуулалтын ажил чинь төлөвлөлт, угсралт, ашиглалт үйлчилгээ гэсэн 3 үе шатнаас явж байгаа. За төлөвлөлт, угсралтын ажил бол цаг хугацаатай таны хэлдгээр яг ингээ хийгээд болчихно. Ашиглалт үйлчилгээ гэдэг бол цаг хугацаагүй. Тэр яг тэр оруулсан 24 цагаар явж байгаа ш ялангуяа манай үйлчилгээ бол. Тэгээд энэ оруулсан хөрөнгө оруулалтын жинхэнэ өгөөжийг хүнд хүргэж идэг. Хөрөнгө оруулалтын тэр насжилтыг одоо сайн ашиглаж байвал уртсгаж идэг. Одоо нөгөө жишээ нөгөө шинэ машиныг муу жолооч өрөөл дорны юм бэлгэн. Хуучин машиныг сайн жолооч өрөөл шинэ юм шиг л аваад явдагтай ялгаагүй. Тэгэхээр зэрэг бид нар ашиглалт үйлчилгээг бол маш чухал авч үзэх хэрэгтэй байна. Тэгэхээр ашиглалт үйлчилгээтэй холбоотой манай салбарт бол одоо нэг 12,000 хүн ажилтгийг нийт аж ахуйн салбарт. За нийслэлд бол нэг 6,000 хүн ажиллаж байгаа. За тэгээ энэ хүмүүс одоо хичнээн сайхан юм барьж байгаад ажилуулах чадварлага хүний нөөц байхгүй бол бас хэцүү тийм ээ. Тэгээ энэ хүмүүсийг нийгмийн асуудлыг шийдэж ажиллаж энэ хөрөнгө оруулсан том үнэтэй цайтай хөрөнгийг одоо зөв ашиглаж авч явах нь бол энэ салбарын бас тулгымц асуудал л да. За энэтэй зайлшгүй холбогдоод таны нөгөө саяны ярьсан усны үн тариф яригддаг. За усны үн тариф бол харьцангуй ус гэж бид нар яриа сурцсан. Яг үүндээ бол усны үйлчилгээний өртгийг бид нар авч байгаа. Ус маань өөрөө үнэгүй байгалийн баялаг ард түмний өмч тийм ээ. Тэгээд энэ бол маш төгрөг 34 мөнгө нийслэлд. За яг энэ усны үн тариф ямар байх ёстой вэ гэдэг үзэхээр зэрэг энэ олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөмжөөр бол өрхийн орлогын 5% дотор байхад цэвэр бохир усны үн тариф боломжийн гэж үздэг, зөвлөдөг. За одоо бид нар юуны орон сууцны айл өрхийн хэрэглээний өртөг бол төгрөг 34 мөнгө. Гэр хороолох 2 төгрөг. Тэгээд орон сууцныхыг 2 гэр хороолохтой ажилласаад 2 төгрөг болголоо гэхэд нэг орон сууцны айл өрх өрхийн орлогын 1% л өгч байгаа төлбөрт өгч байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол 5% төгрөх хэрэгтэй байна шүү дээ. Улаанбаатар хотын нэг айл өрхийн орон сууцны айл өрхийн нэг 84% нь бол сард 8 тонн ус л хэрглэж байгаа. Тэрнээс доош. Тийм. Тэгээд ингээд тооцоод бодоод үзэхэд зэрэг сард нь 30 дунджаар 34 мянган төгрөг. Тэгэхээр тэр нь бол айл өрхийн 1% төрж байгаа. Ер нь бол харьцангуй бага. Одоо нөгөө манайхан телевизээр сурчлаад усны үн хэдвэ гэхээр манайхан бас мэддэггүй. Ягаад гэвэл анзаардаг учраас мэдэхгүй байна. Тэгээд 2 төгрөгөөр та юу авах вэ гэхээр юм авахгүй шүү дээ гэдэг. Тэгсэн мөртлөө ус маань өөрөө 2 төгрөг болчиход. 2 төгрөг гэж үнж баг мэдэхгүй болсон баг. Тэгэхээр ер нь энэ үнийн реформ гэдэг юм уу эсвэл одоо энэ усны салбарыг үнэхээр хөгжилт нь ядаж нэг жаахан дөхүүлээ гэвэл ядаж өөрөө өөрийнхөө зарлагыг нөхдөг өдр болгоё гэвэл энэ реформ хийх заашгүй шаардлагатай яа батгаар дараа. Тэгэлгүй яах вэ? Монгол улс бол одоо дэлхийд цөөхөн улсуудын нэг болж байна. Ард иргэд нь үнэгүй ус ашигладаг. Одоо тэгэхээр төлж байгаа сая 2 төгрөг маань усны үн биш харин үйлчилгээний өртөг, үйлчилгээний зардал. Чадын ядан төлж байгаа. Дээр нь нэмээд за манай ус уурхаар хөс хөрөхгүй байгаа. Нэмэх ёстой. Нэмхийн цаад талд нь зүгээр нэг хэдэн нөхдүүд мөнгө цуглуулад орлого олох гэдэг хэрэг огт биш. Харин усанд эргүүлээд зарцуулах хөрөнгө мөнгөний хуримтлалыг бий болгох. Сая та усны салбар гэж хэллээ. Би бол салбар гэж нэрлэдэггүй. Яагаад гэвэл ус хэрэглэдэггүй салбар гэж байдгүй учраас үндэс суур. Энэ үндэс суурьа тогтвортой байдлыг нь хангахын тулд усны төлбөрт хуримтлагдсан хөрөнгө нь эргээ зарцуулдаг. Түүнээс төсвөөс жил болгон мөнгө авдаг, тавьдаг. Тэр нь эдийн засгийн хүндрэлээс болоод нэг их байдаг, бага байдаг энэ төр гэдэг юм руу орж болохгүй. Байнга гарах хэрэгтэй. Сая одоо гарцаа авахгүй тасралтгүй зарах хэрэгтэй мөнгө л гэж. Тэгэхээр тасралтгүй зарцуулах хэрэгтэй мөнгө гэдэг нь таны грантаас хойж байгаа усыг заавал явуулахаас гадна 2050 онд за 2040 онд бидний тооцоолоор усны хэрэглээ 3 дахин нэмэгдэнэ. Тэгэхэд тэр хэрэгтэй усыг бид хаанаас олох юм? Усны дахин ашиглалтыг яаж бий болгох юм? Хаана газрын дор усны эрэл хайгуулыг хийх юм? Хаана газрын усыг ашиглах боломжтой судалгаа, тооцооллууд маш чухал байдаг учраас энэ усны үнийн тогтолцоо гэдэг зүйл бол зүгээр нэг өнөөдөр грантнаас ус оожуулахад төлж байгаа мөнгө гэж ойлгож болохгүй. Нөгөө ус бохирдуулсны төлбөр, ус ашигласны төлбөр, усны үйлчилгээний төлбөр гэж 3 төлбөр яриад байгаа нь энэ дээр нь нэмэх нь ус хомсдуулсны төлбөр байх ёстой. За
ингээд энийг нэгтгэхэд усны тухай хуулийн шинжилсэн байдлаар таны яг хэлдэг гоё үг байна. Би цаашдаа их ашиглая гэж бодож байгаа. Усны үнийн бодлогын реформыг хийх ёстой. Олон жил ярьж байгаа ч гэсэн бид нар тодорхой үр дүнд хүрсэн ч гэсэн дахиад цаашаа явах ёстой гэсэн байдалтай. За цэрнэд ямар саналтай байна? Ерөнхийдөө энэ устай холбоотой хот тэлж байгаатай холбоотой тий усны хэрэглээ өсөх нь бол бүр механикаар ойлгомжтой хэлэх гээд байна шүү дээ тий. За нийслэлийн хэмжээнд одоо бид нар 2012 онд Улсын их хурлаар ерөнхий төлөвлөгөөг батлуулж авсан. Одоо яг мөрдөгдөж байгаа батлагдсан Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө. Та тэгэхээр 14 жилийн өмнөх юм ярьж штэ. За. Тий 2030 оны төвчлийн чиг хандлага бодлогын бичиг баримт гэдэг. За тэр бодлогын бичиг баримт дээр өнөөдөр ус хангамжийн асуудлыг өнөөдөр бид нар чи Улаанбаатар нийслэлийнхэн бүгдээрээ гүний усаа ууждаг. Бүх хэрэглээнд гүний усыг 100% ашигладаг. Гэтэл энэ ашиглаж байгаа усыг 50% гүний усаар, 25% гадаргын усаар, 25% дахин цэвэршүүлсэн усаар ашиглая гэдэг төлөвлөлт хийгдсэн. За тэр төлөвлөлтийн дагуу 2015 оны компакт гэрээний хүрээд бид нар нийслэлд хэрэглэгдэх усны төрөл дээр, дээрээс нь дахин ашиглах усны чанар дээр нэлээд том асуудлуудыг ерөнхий төлөвлөгөөнд тусгаж оруулж ирсэн. За энэ дагуу өнөөдөр компакт гэрээ 5 жилийн турш хэрэгжиж дуусж байна. Энэ хүрээнд бид нар ерөнхий төлөвлөгөөн дээр тусгагдсан усны чиглэлийн томоохон төслүүдийг хооронд уйж чадсан. Ямар ашигтна юута төлөвлөлтөд зөв шийдэл гарсан бэ гэхээр одоо төв цэвэрлэлээс гарсан уснаас бохирдсон баруун доод их усэр маш их нөөцтэй бохирдсон. Тэрийг бид нар дахин цэвэршүүлээд дахиад хотын хэрэглээнд өгч байна. Төв цэвэрлэх байгууламжийг өнөөдөр Хятадын засгийн газраар шинжилээд бариад дуусж байна. Энэ бол манай усны салбарынхны хувьд бол томоохон үр дүнтэй төслүүдийн хоорондын уялдаа холбоо сайн байсныг харуулж байгаа. Тэгэхээр цэвэрлэхээс гарсан усаа бид нар дахиад цэвэршүүлээд ТЭЦ-үүдийн технологи хэрэглээнд өгөх гэж байна. Инхээр бид нар усны реформ тэр тусмаа Улаанбаатар хотод хэрэглэгдэж байгаа усны нөөцийн бодлого дахин ашиглах усны хэрэглээ эднийг бид нар цогцоор нь шийдэж чадчихна гэл. Энэ талаасаа харахаар энэ төслийн ач холбогдол нь бас нэлээд тодорхой харагдаж байгаа. Ер нь бол энэ дээр зүгээр жижигхэн зүйл нэмэхэд Улаанбаатар хотыг цаашдаа бид нар одоо ерөнхийлөгчийн анхны нээлтийн үгэн дээр ч гэсэн гарч ирсэн ер нь цаашдаа бол 100 жилч баталгаатай байж болох юм байна лээ гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэгээ тэр бол юутай холбоотой байна вэ гэхээр энэ дахин ашиглах цэвэрсэн ус гэдэг одоо байгаа энэ тогтоогдсон байгалийн цэнгэг усаа бол унд ахуйдаа хэрэглэчихэд гарсан усын цэвэрлээд үйлдвэр техникийн хэрэглээндээ хэрэглэчихэд байвал одоо бид үндсэндээ мянганы сорилын сангийн компакт гэрэгэрч бий болгоод авсан энэ нөхцөл байдал цаашдаа тэгвэл энэ бид нэр Улаанбаатар хотод бол одоо ус хангамжийн тогтвортой байдал бол маш удаан хугацаанд одоо 100 жил боломжтой болчихж байгаа. Ийм л одоо онцгой ач холбогдол байгаа л гэж харж байгаа л да. Энэ нөгөө үйлдвэр дээр ер нь зүгээр бид нар чинь хүнсээч бай, юугаач бүх юма шинжилэх л хэвээр тий. Лабораториор баталгаагийн тэндээс л хангаж байгаа. Тэнд л баталгаа өгж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ер нь усны асуудал бол ерөөсө байнгын тасралтгүй бараг л 24 цаг тутамд хаанаас байдгийн тэр бүх усыг шинжилж явах гэдэг бол бидний нэг амьдралын баталгаа. Тэгэхээр энэ лабораторийн шинжилгээ судалгааны энэ ажил хэр энэ дотроо сайн сууж өгсөн бэ? Төслийн хүрээнд. За ер нь бол ундны усны чанарын хяналтыг усуугийн одоо чанарын хяналтын дотоод лаборатори ингээд хийгээд явдаг. Тэгэхээр энэ одоо хүчин чадал чадвах за магадлан одоо итгэмжлэгдсэн лаборатори итгэмжил авсан байдлаараа нэлээд сайнд тооцогддог ийм хүчин чадал сайтай лаборатори ингээд ажиллаж байдаг. За харин хаягдл усныхаа яг бохирдлыг хэмжих тэр одоо байдал бол дутмаг байсан манад. За усны газрын лаборатори байна, усуугийн лаборатори байна. Ингээд бүх аж ахуйн нэгжүүд чинь хаягдл ус гаргаж байна. Маш олон газрууд хаягдл ус гаргаад ус бохирдуулсан хөтөлбөрийн тухай хуулийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх суур нөхцөл нь бохирдол нь ямар байгаа юм бэ гэдгийг хэмжинэ. Тэр хуулийн чинь үндсэн концепц нь их бохирдуулсан их төлнө, бага бохирдуулсан бага төлнө. Тэгэхээр энэ чинь одоо их бага төлөд байгаа мó гэдгийг хэмжихийн тулд бол бид нэр одоо яах аргагүй хаягдл усны бохирдлын хяналтын лабораторийг усуугийн удирдах газарт шинээр одоо байгуулж өгсөн байгаа. За энэ лабораторийг бол одоо иж бүрэн лабораторийн нарийн төвшлөлтөд тоног төхөөрөмж тавилах хэрэгсэл тий ойрын 2-3 жил хэрэглэх ургуулж бодис шил савынхын хамтаар нийлүүлсэн. За мэдээж усуугийн удирдах газрын лаборатори дээр ямар нэгэн маргаан одоо үүссэн тохиолдолд хяналтын зорилгоор усны газрын лаборатори бас давхар одоо хяналт хийх зорилготой. Усны газрын лаборатори дээр бас тодорхой хэмжээний чадварчуулалтыг хийгээд за мөн лабораторийн нэг 14 орчим инженер хиймч
инженер биш хиймчтэй лабораторийн хүмүүсийг Нидерландад аваачаад Нидерландын өндөр хөгжилтэй орнуудад энэ усны бохирдлыг хэрхэн хэмждэг, чанарыг ер нь яаж хэмждэг гэдэг энэ сургалтуудыг бас бид нар хийгээд чадахжуулаад ингээд ирсэн байгаа. Хэд орчим хүм хамрагдсан байх уу? Ерөнхийдөө энэ төсөл хөтөлбөрийг энэ сурж ирсэн хүмүүс маань одоо байнгын тасралтгүй авч явахад хүрэлцгүйц байх юм уу? Эсвэл дахиад одоо хүний нөөцийг чадваржуулах, мэрэгшүүлэх ажлыг дахиад тасралтгүй хийх шаардлагатай юу? Бид нар ер нь бол 3 жилийн хугацаанд Нидерланд улсад дан тоогоороо 113 монгол мэрэгчлэтнүүдийг сургасан байгаа. За давхарцсан тоогоороо 187 удаагийн юм одоо сургалтанд хамрагдсан. Тэгээ монголчуудын хэлдгээр одоо нөгөө 1000 удаа сонсохоор 1 удаа үзээ гэж байдаг тийм ээ. Бид нар ингээд сургалтанд нэг удаадаа 20-од орчим инженер техник ажилтнуудыг аваачаад Нидерландын өндөр хөгжилтэй орны усны байгууллагууд за мөн бүх одоо цэвэрлэгээний технологиудтай ингээд сэдвээр хамаарад ингээд танилцуулж байгаа. Тэгээд сурсан мэдснээ инженерүүд манд буцаж ирээд хараахан явж чадаагүй бусад инженерүүдтэй сургалт болгоод бас заадаг. Өөрөөр хэлэх юм бол үдсэн сурсан юмаа бусдтайгаа хуваалцсан. Энэ ажил ингээд явж байгаа. Шаваас шав гэдэг шиг. Гэхдээ энэ дээр холбогдоо нэг манайханд бас нэг ойлголттой хэрэгтэй байгаа юм байна. Энэ усны чанар бол юунаас материалаас шалтгаалж ийн гэдэг дүгнэлт гарсан. Манай Мягны сурлын сан манайхын шинжлэх ухааны академитай хамтраад нөгөө усны чанар яг юунаас болоод энэ зэвттэй ус янз бүрийн юм гараад байна гэдэг судалгаа хийсэн. Шинжлэх ухааны академийн усны чанар ерөөсөн материалын чанараас болж байна. Тэгэхээр зэрэг энэ барилга угсралтын манай байгууллагууд маань энэ ялангуяа энэ хүний эрүүл мэндэд онцгой нөлөөлдөг усныхаа энэ дамждаг турба материал дээр шугам хоолойн дээр маш сайн анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нөгөө зөв гараад байдаг манай хэрэглэгч одоо бас буруу ойлгоод нөгөө энэ орон сууцны зайлшгүй нэг ашиглалтын конторууд л зэвтээ ус өгöd байгаа юм шиг юм ойлгоод идэг байхгүй юу. Гэтэл яг үнэндээ тэр хийцлэлтэй байна шүү. Энийг бас манай барилгын компаниуд бас сайн анхаарч энэ ард иргэдийн эрүүл мэндийн төлөө нийгмийн хариуцлагатай ажиллах хэрэгтэй шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэр уучлаарай нэг юм нэмээд хэлж одоо манай усуугийнхаа урдаас харж бас баярлалаа гэж хэлэх гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр крантнаас гоожж байгаа төвлөрсөн шугамтай холбоотой хүмүүс маань санаа зовох хэрэггүй. Усны чанарын шаардлага бүрэн хангацсан. Манай усуугийн энэ олон зуун хүн 1800 1900-аад хүн өдөр болгон ажиллаж байна. Эдний лаборатори өглөө болгон унтны усны стандартыг хангаж ийн үгүй гэдэг шаардлага гэж. Энэ маш сайн ажиллаж байгаа. Нөгөө талдаа төвлөрсөн бус шугамын худгийн уснуудаа бид нар шинжилгээ хийж чадахгүй байна. Уул уурхай болон бусад үйлдвэрлэлийн хэрэглэн дээр яаж ийн гэдэг. Энийг барьж авахын тулд 12 онд батлагдсан анх 1998 онд яригдж эхэлсэн ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль маань хэрэгжиж эхэлсэн. Одоо ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дээр ус бохирдуулсны төлбөрөө төлөхийн тулд хэрвээ лабораторийн шинжилгээ хийлгэхгүй бол шууд одоо бид нар нөгөө задгаагаар тооцсон гэдэг шиг жишгээр тооцоод асар өндөр төлбөр гарна. Энэ жишгээр тооцох аргачлалыг бид нар Мягны сурлын сангийн шугамаар бүгдээрээ хамтарч хийсэн. Лабораториудад одоо Монголд бол нэг хувь хувьсгалын нийс нэг 10-аад лаборатори байна. Орон нутагт бол манай ус цагуурын газрын харьяа лабораториуд байна. Энэ лабораториуд маань бохир усны шинжилгээ хийх болсноороо бас нэг хөрөнгө оруулалт болчихж байгаа. Тэнд нөгөө лабораториуд маань амьдрах. Өөрөөр хэлбэл бид нар орчин цагт лабораторийн шинжилгээнд дээр үндэслэн хаягдалч бай, цэвэрч бай, бусад усаа хэрэгэлдэг юм маань тогтсон гэсэн үг. Тэгэхээр мөн адилхан төслийн үр дүн гэдэг дээр усуугийн удирдах газар тэргүүтээ бүх устай холбоотой газрууд маань лабораторийн шинжилгээнд үндэслэн шийдвэрүүдийг гаргадаг, тэн дээрээ таарсан бодлого боловсруулдаг боллоо гэсэн үг. Тийм нөгөө хянаж хэмжиж чадахгүй бол одоо зохицуулж одоо удирдах ямарч боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг бол одоо маш их сайхан тэгээд авсан байгаа. Ер нь одхоо дарга одоо 80% нэмэгдсэн гэдэг тоог сонсохоор хүмүүс өстой усны хангамж сайжирсан юм байна ч гэдэг юм уу ингээд бас ойлгох нь нэг талаараа яг тооцоололт талаасаа бол арай өөр бас мэдээлэл өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. Нэг гэсэндээ юу гэдэг хэрэглээг хангах хэмжээнийх юм уу эсвэл цаашаа өсөн нэмэгдэх нөхцөлийг бас бий болгож байгаа боломж юм уу аль нь вэ гэдэг дээр бас хариулт өгөөч. Тийм энэ баруун доод төхөөсөөр ашиглалтанд орсноор ер нь хамгийн дээд хүчин чадлуудад хоногт 113 мянган метр куб орчим усыг хоногт нийлүүлэх юм том хүчин чадалтай юм байгууламж. Яг одоогийн манай Улаанбаатар хотын өөрийн шугам сүлжээ маань одоогийн байгаа нөөц юу дамжуулах чадвар дээр нэмээд 30 мянгаыг авах ийм чадвартай. Өргөтгөл хийх юм бол өшөө нэмэгдээ явна. За нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал маань энэ маань өөрөө хот өөрөө баруун дэшгээ тэлэх, дагуул хотууд шинээр байгуулагдах. За энэ баруун бүсэд байгаа үйлдвэрийн
нэгдсэн төвүүдийг усаар хангах энэ үйл ажиллагаатай бас нөлөөлж байгаа юм л да. Энэ чинь хүн амын хэрэглээг хангахаас илүү өргөжин тэлэх энэ асуудлыг бас давхар шийдээд өгчөж гинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нэр дөрөв хэллээ. Одоо бид нар 200 мянган метр куб усыг оргил ачааллынхаа үед өгчээсэн бол одоо энэ байгууламжууд орчих юм бол өшөө нэмэгдээд явагдаад байна. За одоо хамгийн гол биднээс хүлээлтийн өгөхлөөрэ нийслэл манд баруун тишгээ барилгажиж инженерийн дэд бүтцээ барьж байгуулж цаашаа тэлэх асуудал одоо бидний хүлээлтийн асуудал болж байгаа гэсэн. Тэгвэл инглигээд бид нэр бол яахгүй. Одоо өнөөдрөөс 5 сарын 15-наас ерөнхийдөө компакт ерөнхийдөө хаалт болоод эхнийхээ усыг цэвэрлэгдсэн усыг манай Улаанбаатар хотын сүлжээнд нийлүүлж эхлэнийг тооцож байгаа. За бид нар бол хоногтой эхний ээлжинд 10,000 м3 усыг авч зөвшөөрүүлтийн ажлуудыг хийн. За үүний дараа бид нар гидравлик тооцооллуудыг дахин хийж нэгтэлж өөрөөр хэлбэл дахиж хэрэглээг хэрхэн хааш нь яаж чиглүүлэх вэ гэдэг асуудлыг үүснэ. За энэний томхон бас нэг хэрэглээ нь бол сая яриад тэр ус дахин босруулалт хөдөлгөөс гарч байгаа цахилгаан станцууд өгнө гэдэг байгаа. Энээс гадна бас энэ усыг бас тэр хавьд байдаг нөгөө бетоны үйлдвэрүүд, зурмгийн үйлдвэрүүд эдгээр бүрэн авах болцоотой. За мөн одоо шинээрийн төслөөлж баригдах гэдэг Дулааны 5 дугаар цахилгаан станц гэж байна. Өөрөөр хэлбэл энэ усны хэрэглээ бол өндөр байгаа. Ер нь бол усны хэрэглээ бол Улаанбаатар хотын хэмжээнд бол өндөр байгаа. Гэхдээ хамгийн гол асуудал нь зөксөө хэрэглээ гэдэг л нэг асуудал. Хамгийн нэгдүгээр тавих тустай. Нийслэлийн хэмжээнд одоо бид нар их хурлд бариад байгаа 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд бол яг ус хангамжийн чиглэлээ бид нар бас яг ингээд компактын тоног төхөөрөмжийн үйлдвэр хүчин чадлуудыг тооцоо суулгацсан. 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар одоо яг баруун тишээ 361-ийн гарам, Агро Сити, Монгол наадам, энэ Арай Сити, Улаан шинэ нисэх рүү Уршаа Төв аймаг гэд ингээд баруун тишээ тэлж байгаа бүх чиглэл рүү цэвэршүүлсэн усны шугамнаас татах боломжтойгоор одоо 3-5 худаг нэмэлтээр гарсан байгаа. Дээрээс нь яг энэ аслагдсан болж байгаа айл өрхүүд рүү усан сан дамжуулах шугам сүлжээ хийх ерөнхий төсөөлсөн томцсон төсвөөрөө тооцоог нь хийгээд 20-40 дол суулгацсан байдаг. Тэгэхээр энийг яг хэрэгжүүлэх үүднээс аж ахуй нэгж одоо улсын төсөвт, нийслэлийн төсөвт ямар хэмжээний мөнгө хөрөнгө суулгах уу гэдэг бол бүгдээрээ 20-40 дээр суудсан учраас энийг бол хэсэгчлээд хөгжүүлэхэд боломжтой гэж харж байгаа. Ерөнхийдөө аливаа төсөл хөтөлбөр ингээд мэрэгжлийн хүмүүсээр бүрдээд баг бүрдүүлээд тухайн одоо хөрөнгө оруулагч нарын оролцоотойгоор ингээд хийдэг тий томоохон ийм инженерчлэлийн нав хаваа орсон ийм төслүүдийг цаашид тасралтгүй монгол инженерүүд монголчууд өөрсдөө бие даагаад аваад явах чадвах нь хэр сууж чадсан бол тийм потенциал авч үлдэж чадсан болов уу гэдэг аюул чухал байдаг тийм маш чухал зүйл. Энэ бол одоо манай салбарын одоо Монгол улсын бүх салбарт энэ боловсон хүчин түүний чадвахын асуудал бол онцгой чухал байхгүй. Тэгэхээр бидний их баярлаад байгаа зүйл бол юу гэхээр манай салбарт бол бараг одоо мега төсөл хэрэгжлээ гэж үзэж байгаа юм. Тэр юу вэ гэхээр энэ Манганы сорилын сангийн 350 сая доллар, Монголын засгийн газрын 110 сая ингээд 460 тэгээд хятадын тэр төв цэвэрлэх байгууламжийн 300 сая ингээд нэмэгдсээр байгаад тэгээд дээрэс нь маш чухал зүйл нь манай энэ Манганы сорилын сангийнхны өнгөрсөн жилүүдэд явуулсан бодлогын нөлөөгөөр өнөөдөр үйлдвэрлэлийн ус одоо урьдчилан цэвэрлэх байгууламжаа бариад явж байгаа үйлдвэрүүд маш олон байгаа. Хамгийн одоо том нь гэхэд жишээл 10 гаруй сая доллар оруулаад Апо компани жишээлбэл энийг ингээд хаягдлуусаа дахин цэвэрлээд эргүүлж ашиглах гэдэг ингээд зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх хөрөнгө оруулалтыг тооцоод үзэхэд бол үнэхээр бараг мега төслийн хэмжээнд очсон яг нь устай холбоотой нэг рүү чиглэсэн. За тэгэхээр энэ одоо өнгөрсөн 5 жилийн хугацаанд ялангуяа Манганы сорилын сан дээр одоо яг компакт гэрээний одоо хэрэгжүүлэх баг гэж тавиад хүн. За түүний дараа одоо туслан гүйцэтгэгч одоо хэдийн хүн байгаа одоо манай өнөр жаргал захирал одоо тодруулна биз. Энэ хэмжээгээр энэ усны салбарын төсөл хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлж үндэсний юм чадвах өнөөдөр яг бүрдчихэд байгаа маа. Тэгэхээр энэ бол цаашдаа бол бас одоо бид нарт одоо Монгол улсын хэдийн ирээдүйд чиглэсэн олон одоо мега төслийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Тэрний төслийн удирдлага зохицуулалтыг хийгээд аваад явах юм боломж бас манад ч байна шүү. Бий болцжээ гэж хэлэх
ийм болцоотой гэж бодож байгаа юм. Тэгэхээр Ер нь энэ төслийг цааш нь илүү хөгжүүлээ, илүү хөрөнгө оруулалт татъя. Магадгүй үндэсний хэмжээний одоо дотоодын одоо энэ салбарын мэрэгжлийн байгууллагуудыг хувийн компаниудтай одоо хамтын гэрээтэй ажилуулъя гэвэл тийм боломж, тийм одоо тэлэлт хийх боломж байгаа юу? Ер нь төслийг өөрийг нь хөгжүүлэх тухай яриад байна. За саяны компактор бол ер нь 300 орчим одоо аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж ажилласан. Энийн ер нь бол 80 орчим хувь дотоодын туслан гүйцэтгэгч компаниуд ингээ хувь нэмрээ оруулж ажилласан байгаа байхгүй. Тэгээд биднэрт ямар нөө хаа үлдэг вэ? Жишээлх юм бол компактын хүрээнд барьсан усны шугам хоолойг тэр нөгөө одоо гол дагуу хөндлөн одоо нөгөө сүүлгээ хийж өөрөлдөх юм бол голын усан дагуур те ингээд нөгөө тэр чинь метроны технологи гэсэн шүү дээ. Нөхөлж одоо ингээ гаргасан өөрөлдөх юм бол зам барилгыг нураахгүйгээр те доогуур нь сүүлгээ хийдэг, голын усан доогуур сүүлгээ хийсэн ийм технологи бол ашигласан байгаа. Тэгээд тийм байна. Түнэлийн технологи юм байлээ. Тэр нь гэх мэтчлээ одоо манайх чинь метро нэтрэг шинэ төслүүд бас яригадаад байгаа шүү дээ, те. Энэ болгонд бол дотоодын нөөцүүд бол бэлтгэгдсэн байгаа л гэж бодож байна. Энэ туслан гүйцэтгэгч нар бол одоо би тэгэхэд би одоо том дэд бүтцүүдээр бол маш олон туслан гүйцэтгэгч нарыг хүч хөдөлмөрөөр компакт бол бүтэж байгаа. За манай төслийн хүрээнд бол яг бид нэр усны салбарын доктортой байдлыг хангах төслийн хүрээнд 60 орчим гэрээгээр дамжуулаад ажилласан. 10-аад нь гадаадын компаниуд, үлдсэн нь ингээд дотоодын компаниуд байгаа байхгүй. Тэгээ маш олон ингээд жижигхэн ажлууд байгаа ч гэсэн ингээд дотоодын компаниудтай магны саралтын корпорацийн дүрм журам шаардлагыг тавиад гэрээг удирдах явхлаар дотоодын компаниуд юу хэлж ийн гэхлээр гэрээний удирдлагаас маш их юм сурлаа. Энэ хатуу чанга шаардлага бол одоо биднийг одоо ингээд илүү манай компанийг чадварчуулж байна те гэж ингэж биднэрт бол хэлдэг. Тэгээ энэ бол дотоодын компаниуд төсөл хэрэгжүүлж явах явцдаа нөгөө хийнгээ суралцсан гэдэг энэ зарчмаар бол маш их юм авчулсан болов уу гэж бол найдаж байна. Тийм тэгээд бас нэг компакт дээр биний нэг хэлхийг хүсэж байгаа юм бол том одоо бүтээн байгуулалтын төслүүд хийгдээд хүний нүдэнд харагдаад тий ус хангамжийг ингээ нэмэгдүүлчлээ. Тэгээд дэд үтцийн төсөл бол өөрөө аюу өртөгтэй. Тэгээд энэ дэд үтцийн төслийн өртгийг буцаагаад нөхөхдөө эцсийн хэрэглэгч буюу иргэд дээр ямар хүндрэл учрахын, ямар эдийн засгийн санхүүгийн одоо тий ямар өртөг нөхөх вэ гэдгийг бид нэр цуг тооцоолж ингэж хийсэн байхгүй. Тий. Өөрөөр хэлбэл бол энэ өртгийг нөхөхийн тулд эргээд үн тарифын бодлого чинь ямар байх ёстой юм бэ? Бид нэр иргэдтэй үнэхээр усны үйлчлэгээний үн тариф гэдэг юмыг ойлгохгүй байгаа болохоор иргэд төлөхгүй байгаа мó? Эсвэл үнэхээр мөнгөгүй байгаа болохоор төлөхгүй байгаа мó? Судалгаагаар бол эхнийх нь гэж үзсэн. Тэгэхээр бид нар одоо ингээд салбараа ойлгох харуулж байгаа шүү дээ. Усны зохицуулах хороотой болвол ажлууд хийгээд ингээд явж байгаа. Тэгээ манай иргэд ч гэсэн миний өнөөдрийн карантинаас авж байгаа ус чинь 24 цагийн ийм үйлчлэгээ байдаг. Сайхан өвөл ингээд тог тасархад бид нар эрчим хүчний эмзэг байдлаа ингээд аягүй тод мэдэрлээ шүү дээ. Тэрэн шиг усыг ийм байдалд хүрэхгүй тулд энэ хөрөнгө оруулалт бол хийгдсэн. Тэгээ хөрөнгө оруулалт хийгдсэн бол эргээд хөрөнгө оруулалтынхаа бид нар авж байгаа энэ үйлчлэгээнийхээ өртгийг нөхсөн үйлчлэгээнийхээ төлбөрийг төлөх ёстой болчихж байгаа. Цагаа дарах түрүүн айл ойролцоогоор 34-5 мянган төгрөг төлж чинь гэдэг чинь нэг 2-3 хитэ аяг кофений үнийн тий. Бид нар Univision юм уу эсвэл бол гар утасныхаа төлбөр чинь ингээд таслагдчихна гэд баян ингээд төлөөд явдаг. 70-80 мянгаыг төлөөд явдаг тий. Тий сарын усны төлбөр гэдэг бол ингээд сар хуваагаад үзэх юм бол энэ чинь хоног 1000 төгрөгөөр бид нар ингээд төлөөд амьдраад байгаа байхгүй. За юу яахгүй. Одоо төлж байгаа нь бол 20 хэдэн мянган төгрөг л байгаа. Золголтын мөнгө шиг. Хэрвээ нэмэгдвэл 34 мянган төгрөг. Юу шиг гэр хорооллын өрх шиг адилхан үнэтэй болох юм бол 34 мянган төгрөг болох юм аа л гэж байгаа байхгүй. Ер нь бол нөгөө манай ус бол өөрөө стратегийн хүнсгээд хүнсний хуулиар хуучлагдсан. За дээр нь манай усан дэвтэрийн ажлын тухай хуулинд энэ усны барилга байгуулан шугам хоолой бүх юм бол төрийн болон орон нутгийн өмчт байна гэсэн ийм үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм заалттай. За дээр нь энэ усыг хүргэдэг иргэдэд хэрэглэгчдэд хүргэдэг байгууллагууд бол тусгай зөвшөөрлөлтөй зүй ёсны монопол байгууллагууд. Одоо өөрөөр хэлбэл өрсөлдөгч хажуугаар нь өөр нэг компани орж ирэл би усын шинэ өгнө гэдээ байх юм байхгүй зүй ёсны. Тэгэхээр зэрэг энэтэй холбоотойгоор энэ одоо зах зээлийн эдийн засгийн шилжсэн арчилсан орнуудын жишгээр ийм хөндлөнгийн хараат ус зохицуулах хороо гэж байгуулагдж ажиллаж байгаа Монгол улсад тий. Тэгээ энэ талаар бол бас бусад хөгжилт орнууд нөгөө зээл хүсэмжийн хүмүүхтэй бас ийм байгууллага байх хэрэгтэй гэж шаарддаг. Тэгээ энэ олон улсын жишгээр ингээ байгууллагад ажилладаг. Ямар зарчим нь болохоо зэрэг ерөөсөө энэ хэрэглэгчдэд дарамтгүй тэр төлбөрийн чадварт нь тохирсон
За үндэслэлгүй, үн нэмээгүй ийм байдлаар усныхаа үжлэгийг үзүүлэх. Нөгөө талаас хангагч байгууллага нь бол бодит өртөг зардалтаа тулгуурласан одоо цаашаа хөгжих энийг найдвартай үйлчлэгээ, усны чанартай найдвартай үйлчлэгээ хангах нөхцөлийг хангасан байдлаар үн тарифыг тогтоож явах хэрэгтэй. Энэ нь бол төрийн бодлого зохицуулалтанд хамрагдсан байх хэрэгтэй гэсэн ийм дундын байгууллага зайлшгүй байх хэрэгтэй энэ олон улсын шигээр. Ер нь энэ үнийн реформч бай, бусад одоо энэ чиглэлд одоо Батбаяр даргын хэлдэгч өмнө ч гэсэн нэвтрүүлгээр хэлжсэн ус бол бүх салбарт бүх хүнд бүх амьд амьтанд хамаатай асуудал шүү. Зөвхөн усны салбар гэж ярихгүй гэдэг чинь зөв. Тэр утгаараа ярих юм бол энэ чинь салбар дундын зохицуулалтын асуудал маш их шаарддаг тийм үү. За барилгын компаниуд үед дэд бүтцийн одоо бүтээн байгуулалт хийж байгаа компаниуд усыг яаж хэрэглэх вэ? Уул уурхаа яах юм? Хэрэглэгч нь яах юм гэхээр иргэн надтай холбоотой асуудал болж байна. Тэгэхээр энэ эрх зүйн зохицуулалт чадамж нь ер нь тэгвэл ямар хэмжээнд байгаа? Эдрийг хооронд нь уялдуулах, зохицуулах тэр эрх зүйн потенциал манайд одоо бас байгаа юу гэдэг асуулт. Тэгэхээр 1980-ад оноос эхлээд дэлхийд даяар Integrated Water Resource Management буюу усны нөөцийн нэгдсэн менежмент гэдэг ойлголт бий болсон. Одоо сүүлдээ энэ маань үндсэндээ онол хэлбэр рүү орж эхэлж байна. Тэр нь ямар учиртай вэ гэхээр нэгдсэн байдлаар нөөцтэй тулгуурласан төлөвлөлтийг хийгээд тэгээд эцсийн хэрэглэгч болсон хүн ардын хүн амын усан хангамжийн саадгүй хүний эрхийн тухай асуудал ярьж байгаа хүрэлцээтэй хүлээж авч болох зүйнтэй тэгээд хангалттай хэмжээний устай байх гэсэн эрхийг хангах төсөөлнө. Дунд нь таны саяхан хэлдэг бүх төрлийн салбарын усны хэрэглээ. Одоо салбар гэхээр жишээлбэл одоо манайхан ус гэж ярихаар усны үнэ гэхээр л зөвхөн крантнаас хойж байгаа усыг бодод. Гэтэл тэр чинь крантнаас 2 ус хойж байгаа шүү дээ. Халуун хүүтэн, тусдаа үнэтэй, тусдаа зардалтай. Дээр нь нэмээд 3 дахь ус нь нөгөө ариутгах татварга буюу хаягдл ус. За бохир ус. Ингээд ийм чухал юм явж ийн гэдгийг бүгдээрээ ойлгомоор гэн. Тэгвэл технологи нь тустай. Технологи нь тустай. Тэгээд технологиг байнга шинчилж явахгүй бол өөрчлөгдөв. За тэгээд шугамын тухайн асуудал. Өнөөдөр манай Монгол улсад бүх хүндээ шугам өгөө, ус өгөө гэтэл гэр хороол руу шугам татагдаагүй байж идэг. Гэр хороолоос бохир усны шугам татагдаагүй байж. Тэгэхээр бидний хөгжил дэвшил гэдэг яриад байгаа юмны чинь үндс нь өөрөө энэ шугам сүлжээ буюу энгийнээр хэлбэл усны нөөцийн нэгдсэн менежмент. За ингийн менежмент бий болт юм биш тэгвэл юуны хувьд ямар юм бэ? Эрх зүйн хувьд ямар юм бэ? Таны асуулт руу. 2004 онд усны тухай хууль баталсан. Тэгээд 2004 онд усны тухай хуулиа баталсныхаа дараа нэлээд юм явжгаад 2012 онд юуны байгаль орчны багц хуулийн хэмжээнд энд нэг чухал юм байна. Усны тухай хууль нь байгаль орчноо дагаж явдаг. Байгаль орчны хамгаалах тухайн хуулийн хүрээнд ордгоороо энэ эрх зүйн иерархийн хувьд маш зөв байрлалтай буюу Монгол улс бас үлгэр жишээ болго. Ингээд 2012 онд ус бохирдуулсны төлбөрийн хуулиа, байгалийн зашгаасны төлбөрийн тухай хуулиа, усны тухай хуулиа батлаад ус бохирдуулсны төлбөрийн тухай хуультай, ус ашигласны хуультай, сая хэлдэг хоцорны усан хангамж ариут татваргын ашиглалтын тухай хуультай ингээд нэг цогц байдлаар ямар ч байсан эрх зүйн суурь маань тавигдсан. Энийг дагаад гарах хэвээр маш олон зүйлүүд нэлээд дутагдaltaй байсан. Мянганы сорилын сангийн төсөл хэрэгжихээс өмнө бид нар хангалттай хэмжээнд ус бохирдуулсны төлбөрийг хэрэгжүүлж чадахгүй байсан гэдэг. Тэгэхээр үндэс суурь тавьдсан бид нар одоо хууль байж гин тэгвэл хуулиндаа шаардлагатай өөрчлөлтүүдийг хий. Гэхдээ тэрийг дагсан маш олон стандартуудын асуудал байх хэрэгтэй. Одоо бид өнөөдөр жишээлбэл дахин ашигласан усны стандартын тухай асуудлыг ярьж гин гадаргын усны стандарт, ундны усны стандарт гэдэг ийм болгон маань бас явах хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл эрх зүйн хувьд бид нар суурь хийцэн. Одоо сайхан гоё гол модоо хийцдүүл одоо гоё мөчрүүдийг бий болгоод навчлуулаад цэцэглүүлээд жишээлбэл тэр нэг жижигхэн цэцэг хинт ч хамаагүй юм шиг боловч цэцэрлэгт 5 суултуур дээр 30 хүүхдүүд байж. Тэгэхээр тэр суултууд дээр унтаад босч байгаа нэг настай хүүхдүүдийг 3 настай хүүхдүүдийг суулгахын тулд нэг суултуур дээр хэдийн хэмжээний цаг хугацаа өнгөрч ийн вэ? Нөгөө цэцэрлэгийн багш яаж суулгах вэ гэдэг асуудал чинь хүртэл нөгөө манай усны асуудал болоо явчихж байгаа. Тэгэхээр усны асуудал гэдэг зүйлийг хэн нэгэн байгууллагын асуудал, хэн нэгний асуудал гэж бодох биш. Энэ бол Монголын ард түмний асуудал, бүх нийтийн асуудал. Тийм болохоор хариулт эрх зүйн хувьд бид нар үндэс суурьа тавьсан дахиад цаашаа явах ёстой. Байнгын нөхцөл байдал юу яасан одоо юу гэдэг дасан зохицсон өөрчлөлтүүдийг хийж явахгүй бол бид нэлээд удаа ярихдаа нэг зүйл ярихгүй яваад байна. Энэ маань уур амьсгалын өөрчлөлтийн аюул.
Урд нь бид уур амьсгалын өөрчлөлт гэж ярьдаг байсан бол одоо аюул гэж ярихаас өөр аргагүй. Туул голыг яагаад хамгаалах тухай асуудал, яагаад хідэн хутгуудаа асуудал хамгаалъя, яагаад нөхөн жорлонгийн тоог цойлыг гэж яриад байгаа нь бүхэлдээ энэ бүх асуудал. Тийм учраас таны асуултанд баярлалаа гэж хэлхэн зэрэгцээ суур байна бүгдээрээ нийлээд хамтдаа хийх ёстой. Энэ дээр хамтдаа хийвэл амжилтанд хүрч болдгиймаа гэдгийг манай Мянганы Сурилын сангийн за одоо энгийн үгээр хэлээд байгаа манай үзэгчид ойлгож байгаа. Компакт төсөл маань харуулж болно гэж. Нэг үгүй нууц биш. Бид нар урд нь суугтайгаа муудалцаал зохицуул хороотойгоо өгөө олцдгүй тийм юм олцохгүй байгаа нь муу биш. Гэхдээ олцохгүй байлгаад хоёр тишээ харж суудаг биш. Харин шийдэхийн тулд хийдэг гэдэг асуу. Одоо нийслэлтэйгээ өөр санал бодлууд бид нар олон байгаа ч гэсэн шийдээ суух ёстой гэдэг. Энэ дээр бас зүгээр нэг одоо дид бүтцийн гэдэг төслөөс илүү энэ төсөл бол хандлагыг өөрчилсөн. Усанд анхаарлыг өөрчилсөн ийм асуудал. Ийм ч учраас 2019 оны үндсэн хуулийн бас дурдмаар үндсэн хуулиндаа бид нар усны тухай заалтыг оруулж усны нөөцөл төрийн нийтийн хүч юмаа гэж заасан. Тэгэхээр нөгөө төрийн үүрэг ард түмний өмнө хүлээсэн үүрэг бол энэ юм аа нэгт нөгөө талаас аж ахуйн нэгж байгууллагууд төрийн өмчийг ашигласан юм бол төлбөрөө төлөх ёстой, төрийн өмчийг бохирдуулсан юм бол төлбөрөө төлөх ёстой. Тэгээд төлбөрөө бага төлөхийн тулд бага бохирдуулъя гэдэг зүйлийг бид нар суулгаж чадлаа л гэж. Одоо эндээс эхлээд энэ усны үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагууд хамтраад бүх аж ахуйн нэгжүүд бүгдээрээ энэ олсон үр дүнг баталгаажуулах ажлыг шаардлагатай үед нөхцөл байдал өөрчлөгдвөл тэрэнд нь уян хатан зохицох жишээлбэл одоо үерийн аюулыг бид яах вэ, гангийн аюулыг яаж давах вэ гэдэг дээр зохицох ийм ажиллагаа шаардлагатай. Энэ бол гарцсан усны нөөцийн нэгдсэн менежмент эрх зүйн суурь тавигдсан гэж хэлмээр. Дахин боловсруулах би одоо түрүүн доктор бас хэлсэн хэдэн сая доллар ярьсан бараг мега төслийн хэмжээнд очсон гэд. Тэгэхээр яг төсөл хэрэгжүүлэгч ер нь бол альва ямар ч ажил бас эдийн засгийн хөшүүрэггүйгээр явдггүй нь бол олон юм дээр хардаг. Яагаад унтсан бэ гэхээр мөнгө нь байхгүй, хөрөнгө оруулалт байхгүй гэж зогсчтой. Гэтэл шаардлагатай гэвэл бас дагаар ус шиг хэрэгтэй байгаад байдаг. За тэрний нэг гол юмыг бол яхаарахгүй одоо Мянганы Сурилтын сангийн компакт хөтөлбөр дээр хэрэгжижээ гэж. Тэгэхээр ер нь энэ ингээд эргээд харахад та нарын анхны 5 жилийн өмнө төлөвлөж исэн ажлын яг одоо хуваар нь тооцох юм бол та хэдэн хувьтай энэ ажил бас хэрэгжиж чадсан гэдгийг хэлэх вэ? Нэг хоёргүй магадгүй төслөөс авах гэхийн ухаанаар харж одоо бас бид сургамж авсан шүү гэдэг зүйл нь бас юу байв гэдгийг ташлуулаад хэлчихвэл энд манаас эргэтэй байж болдошгүй тий. За таны асуултанд хариулахаас өмнө ганцхан юм Батбаяр даргын юм дээр нэмчихье. Хууль эрхцэн орчин манай одоо тогтолцооны шинжтэй суурь өмнөд бол тавигдсан гэдэгтээ үнэхээр санал нэг байгаа. Тэгээд компактын хүрээнд бол зарим нэг одоо нөгөө жижиг зохицуулалтуудыг хийчихэд тэр маань ингээд нэлээд цаашаа явж дүрм журам те стандарт шинжилгээ гэдэг юм. Иймэрхүү ажлуудыг бас хийсэн. Тэгээд энэ дээр би нэг чухал юм битгэхэд одоо үйлчилж байгаа бүх одоо усны тухай хууль, дүрм журмуудыг газрын гүнээс усыг олборлоод эцсийн хэрэглэгч хэрэглээд буцаагаад байгуулалтанд нийлүүлэх энэ процесс дээр ажиллаж байгаа бүх хууль, дүрм журмуудыг бид нар цахимжуулах систем хийсэн байна. E-water гэдэг одоо E-Mongolia гэдэг шиг юм систем хийсэн. За энэний яг байгалийн нөөцтэй холбоотой хэсгийг усны газар маань хариуцаад явж байна. Эцсийн хэрэглэгчтэй холбоотой, үйлчлэгээтэй холбоотой асуудлууд дээр усны зохицуулах хороо за манай үйлчлэгээ үзүүлж байгаа ус ууг оснаг хувийн одоо 60 гаруй конторууд байгаа. Ингээд ажиллаад явж байгаа. Тэгээ нийслэл маань одоо яг энийг одоо эзний ёсоор одоо систем эзэмшигч гэдэг ингээд явж байгаа. Бас нэг ийм систем хийснийг дурдах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд таны асуултанд хариулахад болвол компакт бол нэгдүгээр буцалтгүй тусламж. Бид нэр Монгол улс болвол бид нар энэ мөнгийг буцааж өгөхгүй гэдгээр айгүй онцлогтой. Яхаарахгүй манай салбарт ямар ч өөр тавиагүй шүү гэсэн үг. За тэгээд энэ салбарт бол яхаарахгүй тулгамдсан байсан олон асуудлыг ингээд энэ буцалтгүй тусламжийн хөрөнгөөр болвол шийдсэн гэж ойлгож байгаа. За бид нэр төслийн хэрэгжилтүүд буцалтгүй тусламжийн 350 сая ам долларыг зарцуулаад ингээд дуусч байна. За Монгол Улсын засгийн газрын оруулах хувь нэмэр 111.6 сая ам доллараас бол нэг 20 орчим сая ам долларын хэмнэлттэй ингээд явж байна. Тэгэхээр ер нь бол бид нар зарцуулсан мөнгөөрөө харахад төслийн бол 100% тусгацсан. За мэдээж одоо ингээд төсөл дуусч байгаа. Энэ 5 жилийн хугацаанд чинь бид нарт төсөөлөөг маш олон сорилтууд тулгарлаа шүү дээ. Цар тахал байна, үер ус байна, тий барилгын улирал өрдөө хэдхэн сар тэрний 2 жил дараалаад үерэлчихсэн тий шугам орлог яг одоо байрлуулах тэр талбай дээр бий болсон. За гих мэтчлэн ингээд ийм сорилтууд байна. Тэгээд энэ
олон дэлхийн нийтэд болж байгаа дайн одоо юу гэдэг нь энэ бүх юм бол зүрийн тээвэр логистик тийм ээ энэ бүх юмд ингээд нөлөөлөд байгаа байхгүй. За гэхдээ энэ хугацаанд бол бид нар төслөө дуусгасан одоо үргэлжлүүлээд нөгөө баталгаа засвар үйлчлэгээний 1 жилийн хугацаа бол үргэлжилнэ. Энэ компактын хэрэгжүүлдэг нэг чухал модель бол бид нар танарт 350 сая $3 өгнө. Та нар бол энэ эзэн та нар энэ мөнгийг эзний ёсоор хандаад эзний ёсоор энэ мөнгийг ингээд улс орондоо шингээгээд энэ асуудлаа ингээд шийдвэрлэх нь одоо ингээд та нарын гарт гээд Монголын мянган сорилтын сан бол Монгол Засгийн газрыг төлөөлж ажиллаж байгаа. Монгол талын байгууллага тийм. Тэгээд энэ байгууллага төсөл хэрэгжүүлж байгаа байгууллага бол энэ салбарын оролцогч талуудын дэмжлэггүйгээр ерөөсөө явахгүй байсан. Тэгэхээр энэ компактын ач холбогдол, зорилго энэ ямиг манай энэ салбарын байгууллагууд бол ерөөсөө гараа өргөж дэмжиж энэ усны компакт хэрэгжүүлдэг Монголын мянган сорилтын сан гэдэг байгууллагыг салбарын дундын платформ болгож ашиглаад бүгдээрээ тал бүрээс хэдүүлээ дуу хоолойгоо нийлээд урагшаа явсан байхгүй. Энэ дээр бол яхаа аргагүй манай усны салбарынхан болвол асуудал эзний ёсоор хандаад төслөө дуусгасан гэж би одоо ам бардам хэлэхээр байна. За мэдээж төслийн чинь олон сорилтуудтай, олон бэрхшээлүүдтэй ингээд тулгарч байна. За бид нар ч хэлэх юм бол одоо би жишээ нь өөрийнхөө төсөл дээр ихэд усыг удирдах газар дээр хэрэгжүүлсэн үндсэн хөрөнгийн менежментийг сайжруулах гэдэг төслийг бид нар 23 оноос ингээд наривчлсан судалгааг нь хийгээд манайх ч олон улсын тендерээр явдаг, мянган сорилтын корпорацийн дүрмж өмөр явдаг, жоохон хугацаа ордог. Ингээд хэрэгжилт бол яг 24-5 хононд ингээд явж байгаа. Жишээ нь энэ төслийг одоо 2 жилийн өмнө арай нэг жоох эрт эхлүүлэхгүй яаваа гэдэг ийм бодол төслийн менежер хувьд бол надад бол байгаа. Яагаад гэвэл аль болох урт хугацаанд хэрэгжих тусмаа монголчууд ч нөгөө нэг яг спонж шиг мэдлэгийг сороол аваал тий ингээд өөрөмшүүлээл ингээд хэрэглээд идэг ийм хүмүүс юм байна. Одоо бид нар чинь манай мянган сорилтынхан чинь манай усыг манай усны газар манай гэж ингэж ярьдаг тий энэ байгууллагын хүмүүс юм шиг энэ байгууллагын нэг эдэс болж ингэж нэгжин болж ажилласныхаа хүчинд бид нар бас одоо компактаа ингээд олон сорилтууд тулгарсан ч амжилттай давж туулаад ингээд төслийнхөө хэрэгжилтийг сайн хааж яана гэж ингэж дүгнэж байна. Тэр ганцхан зүйл нэмэхэд мянган сорилтын сангийн төсөл болгонд ч бас амжилттай болдгоо мэлээ л дээ. Одоо өөр олон оронд жишээлбэл одоо ингээд хэрэгжиж болохоо гэдэг энэ урт хугацаа 5 жилийн хугацаанд чинь хүмүүс одоо улс төрийн нөхцөл байдал нь өөрчлөгдөв, дайн тулаан болдог, одоо 9 шидийн юм болдог байна. Жишээлбэл за манайхаас өмнө бол Йорданд бол их сайхан хэрэгжсэн байгаа. Манайд амжилттай хэрэгжсэн. Одоо жишээл East Timor гэдэг газар үүдэг шүү дээ. Одоо манай Индонез энтрийн ойролцоо. Тэнд бол жишээлбэл мянган сорилтын сан энэ компакт гэрээгээ цуцлаад болж явах жишээтэй. Тэгэхээр бол бидний бас азтай хэдийгээр ийм олон сорилт таарсан ч гэсэн эцэст нь бол бид нэр хэрэгжүүлээд хугацаанда мөнгөндөө багтаагаад хэрэгжүүлээд авнаа гэдэг бол бид нар бас монголчууд хэдийгээр бие биенээ их муу ярддаг ч гэсэн бас бидэнд чадах бас байгаа шүү бид эвэлж нийлж чадвал гэж энийг л харуулж байгаа юм даа гэж хэлэх байна. Өөр усны бас компактын хүрээнд бол одоо яг $350 сая багтаах ямар төслүүд байж болох уу гэд 15 онд ингээд судалгаа эхлээд гадаад явдлын яамн дээр компактын ажлын хэсэг байгуулагдаад нийслэлээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж ирсэн. Тэгэхээр ингээд хангагч байгууллагаас хамгийн наазах нь ус уугаас хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөнөөс ингээд усны газраас бүх юмнууд суурь судалгаануудыг авдаг. Энэ дээр усны яг бодлого барьж байгаа манай бүх төвчний хүмүүс бүгдээрээ л яг усны чиглэлээр л яг энийг багцлж авъя гэж зорж байсан. Яг энэ $350 сая чи ямар ч төсөл рүү орох магадaltaй байхгүй. Эрчим хүчний яам дээр ч байна. Одоо манай ерөнхий төлөвлөгөөн дээр бүх чиглэл байна шүү дээ. Дулаан байна, цахилгаан байна. Ус сангамжийн шугам сүлжээ байна, холбооны мэдээллийнх байна. Гэтэл бид нар энийг яг усан дээр л үлдээ гэдэг санал дээр бол нэгдэж чадсан. Тэгээд их усруудыг хамгаалалтыг нөөцийг нэмэгдүүлээ, дахин цэвэршүүлсэн усыг ашиглая. Яг энэ дэр дахиад нэг яг компакт дээр цогц явсан юм нь хүний нөөц сургалт тий эргээд энэ эрх зүйн актаараа яг баталгаатай хөгжиж чадах юм уу, хэрэгжүүлж чадах юм уу гэдэг дээр анхаарч яг энэ дэр бас хөрөнгө оруулалт хийж чадсан байна. Тэгэхээр бас яг нөгөө нүдэ олно гэдэг чинь тий нийслэлийн хэмжээнд манай нийслэлийн яг одоо иргэдийн хувьд бол усны чиглэл дээр бас хамгийн азтай дээрэс нь нүдэ олсон энэ төслүүд хэрэгжүүл боломж болсон. Энэ бол үнэхээр чухал компакт байна. Батбаяр дараа ер нь зүгээр одоо энэ та салбар гэж яриулах болохоор танаа салбарыг ярих гэхээр усны энэ асуудал дээр хэрэгжих ёстой томоохон одоо ёстой докторийн хэлж байгаачлан мега хэмжээнд авчих шаардлага тий хэрэгжүүлэх хийх ёстой ажлууд бол бас байгаа баг. Магадгүй усны энэ
би салбарт гэдгээ нь хэлж байгаа. Салбарт реформ бүр давын төрөнд ийм хийх хэрэгтэй байна. Үндэсний хэмжээнд гээд хэлж ил даа. Эдгээр өнөөдөр хэдүүлээ хотын усны хангамжийн асуудал ярьж байгаа ч гэсэн хийх хэрэгтэй гэж үзвэл та хамгийн түрүүнд одоо магадгүй мянганы сорилтын сан дахиад бидэнд бас боломж олгох юм билүү гэдэг шиг тэгвэл юу хийх вэ гэдэг. За жижигхэн түүх ярьж 20 дугаар зуунд бид ямар амжилт олсон бэ гэхээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 3.2-ыг бэлчээрийн усан хангамжаар хангаж чадсан. Энийний дараа Монгол улс жинхэнэ ёсороо нөгөө хөдөө аж ахуйн улс орн болоод аж үйлдвэрийн улс руу болох боломж нь гарч ирсэн. Хоёрдугаарт нь 1980-ад оны үед Монгол орны усны нөөцийн нэгдмэлээр ашиглах генеральны схем гэдэг бичиг баримтыг гаргаж ирээд Монгол улсыг 2000 он хүртэл хөгжүүлэхэд шаардлагатай усны нөөцийг хаана яаж тодорхойлох ямар ажил хийх вэ гэдэг энэ хоёрын үр дүн 20 дугаар зууны монголчуудын хөгжил дэвшил гарч ирсэн. Яг энэ үнтэй адилханаар 21 дугаар зууны усны яг таны хэлтгэр усны хамгийн том хөрөнгө амжилттай хөрөнгө оруулалт бол одоо энэ хөрөнгө оруулалт боллоо. Энэ хөрөнгө оруулалтаас хэн хожив? Яг үннийг хэлэхэд бүгдээрээ буюу аль нэг байгууллагын аль нэг хүний төсөл биш байсан. Тэрүүгээрээ хамгийн том. За одоо дараагийн асуудал яг ийм хэмжээний төслийг л хиймээр байна. Тухайлах юм бол усан сангуудыг байгуулах. Гадрын усны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Туул гол дээр, Хэрлэн гол дээр, Орхон гол дээр, Сэлэн мөрөн дээр, Иг дээр, Ховд дээр, за одоо өөр юг дутуу орхичуу, Завхан дээр, Байдраг дээр гэдэг ингээд тэр нэгдүгээр тэрийг хэлмээр. Хоёрдугаарт нь газрын дор усны эрэл хавбал. Монгол улсын нутаг дэвсгэрийн дөнгөж 17% нь бид нар 200 мянганы зургалтаа сууж ийн. Тэгэхээр газрын дор усны эрэл хавбал. Нийт Монгол улсынхаа өнцөг булангийн хаана нь хэдэн килограмм нүүрс байна, хэдэн тонн алт байна гэдгийг мэддэг мөртлөө газрын дор усны нөөц алгаа эсвэл мэдэхгүй гэж сууж ийн гэдэг бол бид нар хөгжил дэвшлийн суурийг тавиагүй байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд юутай байгаагаа мэдхийн тулд гадаргын болон газрын дор усны судалгаануудыг маш амжилттай хийгээд гадаргын усны нөөцийг бүрдүүлэх энэ ажлыг л гэж одоо би хамгийн түрүүнд хариулмаар. Ястай гоё. Тий, энэ ах улсын хэмжээнд дараа хэлчихлээ. Зүгээр Улаанбаатар дахиад компакт хэрэгжүүлье гэвэл бив бэлэн одоо байгаа энэ боловсон хүчин энэ салбарын бэлэн байдлыг ашиглаад энэ лаг гэж бидний одоо 1959 оноос хойш бий болсон нэг айхтар зүйл байгаа шүү дээ. Энэ чинь бол усны бохирдлын хамгийн одоо аюултай объект юм. Тэгээ энийгээ одоо янзлаад авдаг бол тэгэл одоо бид нар бол бүрэн гүйцэд хийж авлаа. Улаанбаатар хотын нийт сон нүрэ угаасан юм шиг л байна. Тогтсны доктортой бодол бүрэн хангатлаа гэж хэлж байна. Тийм бид хэдүүлээ. За мөрөөдөө одгүй дарга юу гэж бодож байна? Хэрвээ ийм дахин ийм болцоо олдох бол бид нар бохирсон дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Цэвэр усны хэрэглээ бол бид нар хангалттай болчихлоо шүү дээ. Одоо би 220 мянгаыг аавна, 300 тэдийг аавна гэдэг. Гарч ирж байгаа бохироо бид нар яах юм бэ? Яах ёстой вэ? Тэр чинь шийдэх ёстой шүү дээ. Одоо бид нар 250 мянган метр кубын цэвэрлэл байгууламж бариад одоо ажилтанд ороод эхэлж 4-9 усаа авч байна. Бид бүхний тооцоогоор 2030 он гэхэд энэ 30 он 32 он гэхэд 250 мянгатай элбэг хүрч байна. Тэрнээс цааш гарч байгаа хэрэглээний хавсыг бид яах ёстой гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар энэ бохир усны асуудлыг бас хонх зохиж олонний анхааралд оруулж байх бол бохир ус аячих бол Улаанбаатар хот хүн амьдрах нөхцөлгүй болно гэсэн. Энэ асуудлыг шийдэх ажлын төлөвлөгөө юм зүй хий гэхэд юу хэрэгтэй? Мөнгө хэрэгтэй юу эсвэл одоо төлөвлөлт хэрэгтэй юу? Технологи хэрэгтэй юу? Ер нь бол бид нар тэзүү хийх гэж жил болгон төлөвлөгөөн дээр өгдөөд явж байгаа тий. Одоо хамгийн гол нь одоо шинэ цэвэрлэл байгууламж чинь ер нь 7 сарын 1 гээд биш хуучин цэвэрлэл байгууламж чинь 7 сарын 1 гээд ерөөдөө бүрэн зогсолтой авах гэж шүү дээ. Ер нь за их худлаа ихэд 7 сарын 15 за 8 сарын 1 гээд бүрэн зогсно. Тэгэхээр энэ байгууламж дээр хуучин цэвэрлэл байгууламжийг шинээр сүүлийн дэвшилтэт технологиор дахиад 170 юм уу 200 мянган метр куб усыг хүлээж авч цэвэрлэх юм том бүтээн байгуул бас байгаа байхгүй. Үүнтэй зэрэгцээд саяны ярьсан нь лагийн асуудал. Энэ асуудал миний одоо хамгийн түрүүнд одоо Улаанбаатар хотын гол толгойн өвчин байна. Тэгэхээр энэ дээр бид нар одоо нийслэлтэйгээ ярьж байна. Одоо айл наашаа харсан донор орнууд руу тэзүү хийх боломж олцоо юу байна гэж ярилцж байна. Одоо тэр найдын дарга ямар боломж байна та? Боломж ер нь бол нийслэлийн хэмжээнд тэр ерөнхий төлөвлөгөөг би яриад байгаа шүү дээ. 2040 оны ерөнхий төлөвлөгөөг одоо засгийн газарт өргөн барьсан маа. Энэ яг үндсэн суурь судалгааг бол Хот төлөв судалгааны институт хийдэг, нийслэлийн орон нутгийн өмчт байгууллага. Тэр судалгаан дээр бол яг энэ одоо байгаа цэвэрлэх байгууламжийг 180 мянган метр кубээр
шинжилсэн технологиор тавигдана. Одоо шинээр авч байгаа 250 дээр нийлээд нийтдээ бол 40 оны ерөнхий төлөвлөгөөн дээр бол Улаанбаатарын хэмжээнд бол 400 гаруй мянган метр куб усны хэрэглээ шийдэх боломжтой. Дагвал хотуудыг нэмээд ирэхээр 571 мянган метр куб усны хэрэглээ хүлээгдэж байгаа. За, ерөнхий төлөвлөгөө ярьсан дээр одоо бид нар нийслэлийн хэмжээнд хэрэгдэж байгаа гэр ороолын дахин төлөлт байна, ашиглалтын шаардлага хангахгүй барилгууд, төслүүд байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг ингээд гаагаагаар нь ингээд төлөвлөсөн байдаг. Эсвэрчлэн ерөнхий төлөвлөгөөнүүд хийгдсэн байна. Яг энэ дагуу шугам сүлжээний ажлуудаа хийгээд ирэх юм бол харилцан уялдаатай бүгдээрээ иргэдийг одоо цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах боломж нөхцөл бол бүрэн боломжтой гэж харж байгаа. Энийг урдхан мэдчихэх үү? За тэгэл Ер нь бидний сайн мөрөөдлийн төслүүдийг цааш нь хийж болох хэрэгтэй бас ингээд ажлуудаа ингээд хэлж штэ тий. Тэгээд одоо бас сүүлийн үед ингээд мега төслүүд гээл айгүй их ингээд ярьдаг. Тэгээд манай компакт амжилттай хэрэгжүүлсэн бас нэг чухал юм бол ер нь буцалтгүй тусламжийн хөрөнгө багц тусмаа энэний нөгөө нэг хяналт тэнцэл шалгуур нь маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл 7 хэмжээний когтол гэдэг монголчуудын ялдаг энэ зарчмал хэрэгждэг. Тэгэхээр энэ олон төслүүд бол бүгдээрээ биднэрт хэрэгтэй чухал. Ингээхийн тулд судалгаануудыг бүр өстой үе шатаагаар маш сайн хийх ёстой. Судалгаа сайн байжж бид нар судалгааг л үнэхээр сайн хийсний үндсэн дээр дараагийн түрүүн цагаа дараах хэлсэн төлөвлөлт гэдэг тэр шатанд судалгаанууд сайн явсан учраас энэ төсөл цаашаа хэрэгжихэд илүү тийм хялбар тий илүү төхөн болдог л юм байна л та. Тэгээд заримдаа ингээд зөвөр ингээд сонсож байхад айдас хүрмээр одоо яг судалгаа байгаа мó, тоо байгаа мó тий ингээд эсвэл бол бид хэдий ингээд ойрын ирээдүйн мөрөөдөл юм уу гэдэг ингээд сонсогдохоор юм төслүүд ингээд сонсогдож байдаг. Тэгэхээр зэрэг энэ төслөөс бол бас энэ төсөл хэрэгждэг модель нь өөрөө нэг тийм үнцэнтэй туршлага Монгол улсад бий болсон болов уу гэж харж байгаа. За. Одоо бид нар ч нөгөө Монгол улсынхаа нэг 50% шахванд ч гулаа нийслэлдээ том хөрөнгө оруулалт хийчлээ, бүтээн байгуулалт хийчлээ амжилттай. За цаана орон нутагт тал нь байгаа. Тэгэхэд яг одоо миний мөрөөддөг юм бол тэр 330 сум Монгол улсын 1.5 сая км квадрат газар нутаг эзэнтэй байя гэвэл 330 сумд амьдарч байгаа малчин тариаланчид төрийн үйлчилгээг энэ тэнцүү авч явах хэрэгтэй. Тэрний тулд тэдэнд нийгмийн дэд бүтцэх хэрэгтэй. Нийгмийн дэд бүтц бий болохын тулд байхын тулд инженерийн дэд бүтц хамгийн түрүүнд бийддэг хэрэгтэй. Сумдтай инженерийн дэд бүтцээс цэвэр бохир ус одоо халаалт тийм ээ. Эднийг ингээд шийдээд өгчих юм бол тэнд үнэхээр амьдрал үнэхээр гоё болж байна. Одоо жишээ нь манай хот байгуулалт барилга орон суучлалтын яамнаас өмнөх жилүүд бас хийсэн сумын хөгжлийн инженерийн дэд бүтцийн арга хэмжээ гэж нэг 9 сум дээр хэрэгжүүлсэн эхнээс ашиглалтанд орж байна. Тэгэхэд ингээд дэд бүтцийн тавиад өгчингүүт газар нь эргэлтэнд ороод үнд ороод за эдийн засгийн эргэлтэнд ороод за тэгээд иргэдэн нөгөө цэвэр бохир усандаа холбогдоод алган саваа тэгээд нөгөө үйлчлэгнүүд хувийн байгууллагууд одоо орон сууц барьж эхэлж байна. Үйл ажиллагааны өргөжөөд эдийн юу жижиг үйлдвэр цехүүд байгуулагдаж байна. Одоо СИ-ийн үнэрчингүүгээд очиж байна. За. Тэгэхээр тэр сумдаа тэгж дэвтжүүлэх усан хангамжаар нь ариут тургаар нь дулаанаар нь хангахын дэвтжүүлэх арга хэмжээг бодлогоор авч хэрэгжүүлэх юм бол одоо бас улс орон маань эзэнтэй газар нутаг маань эзэнтэй байх нэ гэж мөрөөдөж байгаа. За. Баярлалаа. Гэхдээ бид сая мөрөөдөл гэдэг үгэл хэрэгэлсэн болохоос биш энэ салбарт тулгамдж байгаа асуудал заашгүй хийх ёстой ямар ажлууд бидний өмнө байна вэ гэдгээ нэрлсэн гэсэн үг тийм ээ үзэгчид бас тэгж ойлгосон баг. За ингээд өнөөдрийн нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлэг хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр Монгол улсад хэрхэн яаж ямар амжилттайгаар хэрэгжсэн бэ гэдэг энэ мэдээллийг өнөөдрийнхөө нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хүргэлээ. Хотын ус хангамж энэ одоо 5 жилийн хугацаанд хэрэгжсэн компакт хөтөлбөрийн хүрээнд 80% нэмэгдсэн байна гэдэг энэ сайхан мэдээллийг бас мэргэжлийн хүмүүс маань хүргэлээ. Өнөөдрийн хэлэлцүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. Цаашдын ажилд танд амжилт хүсье. Өнөөдрийн хэлэлцүүлгээ өндөрлж байна. Дараагийн дугаараараа уулзъя. Баяртай үзэгчдээ.